Arun Mint? Good. I think I'm doing a little better, yeah? За өнөөрөө айгу гайгүй хэлчих шиг боллоо. Та нар бас энийг доогдох So, let me practice my Mongolian on you. За би одоо монгол хэлээ та нар дээр одоо туршиж үзнэ. Bairhur. Joy. Joy. Okay. Bukhun Evik. God bless you. Oh, good. За сайн байна. Let me see. Who? Jesus Nadat Hirete. Hirete or Hirete? Hirete. Okay. And tonight, be Jesus Hirete. Yes? За болж гинэ. Good stuff. За good stuff гэж байна. So you have to learn the English. За та нар англиг нь сурна шүү дээ тийм үү? I love Jesus. I love Jesus. Wonderful. За, And маш do сайн we байна. love Jesus? За тэгээ бид үнэхээр Есүс хайртай хүмүүс мөн үү? Yes, we do. За бид Есүс хайртай. Why do we love him? За яагаад бид Есүс хайртай байдаг вэ? Яагаад бид Есүс хайртай бэ? Oh, because he loves us, Тэрээр биднийг хайрладаг учраас, because he died for us, тэрээр бидний төлөө амиа өгсөн учраас, because he takes care of us, тэрээр биднийг одоо халамжилдаг, because he gives us grace. тэрээр биднийг уучлан өршөөсөн. What would we do without grace? Тэгээд бид бүхэнд уучлал өршөөл гэж байгаагүйсэн бол бид одоо яах байсан юм бол? Tonight we're talking about a day of joy. За өнөөдөр бид бүхэн баяр хөөрийн өдрийн талаар ярилцгаулнаа. And you know, many people feel that on this earth we will not have joy. За маш олон хүмүүс энэ дэлхий дээр бол одоо баяр хөөрт байж чадахгүй наа гэж хэлдэг. But I don't believe that. Би түнд нэгдэггүй. Because as long as I have Jesus, I have joy. Надад Есүс байгаа цагт бол би баяр хөөртэй байдаг. And remember what we said earlier. За тэгээд өмнө бол бид бүхэн юу гэж ярьж байсан гэдгээ санаарай. Joy doesn't mean that you're always smiling. Баяр хөөр гэдэг бол дандаа учир утгагүй зүгээр инээгээд байгаа юм. Because sometimes we are sad. Заримдаа бид бүхэн гонигддаг. But joy means that on the inside I have peace За баяр хөөр гэдэг бол хичнээн гаднаа гонигтай байгаа ч гэсэн and I have Jesus. дотор амар тайван байж Есүст итгэнэ. And once I have Jesus, I could go through any problem. Миний сэтгэлд Есүс байгаа тохиолдолд ямар ч бэрхшээл зовлон би даван гарч чадаа. It doesn't matter how big the problem is. Таны асуудал их хэрэг том байсан бай хамаагүй. Jesus is going to help us deal with it. Есүс тэр бүх асуудлыг чинь шийдэхэд тусна. So let's begin with a word of prayer. Тэгээ өнөөдрийнхөө семинарыг эхлүүлээд цөмөрөө эзэн хандан залбирэн Our гооцгоо. Father, Тэнгэр эзэг минь ээ. we thank you that you have brought us here once more. Та өнөөдөр биднийг энд дахин дагуулж ирсэн байна. Lord, you have been teaching us so many wonderful things. Та бидэнд гайхамшигтай үннүүдийг зааж сургасан. And we thank you. Тэгээ бид танд талархаж байна. We thank you for your love. Таны хайранд чинь We thank you for the Bible, which is your word таны to үг болох us. бидэнд өгсөн Библийг талархаж байна. We thank you for your son Jesus who died for us. Бидний гмийн төлөө ирсэн Есүс Христийн төлөө талархаж байна. We thank you for the Holy Spirit who gives us power so that we can live for you. Тэгээ таны төлөө амьдрах хүчийг өгдөг ариун сүнсэнд баярлалаа. We thank you that you have given us a guideline so that we can live well. Бидэнд бас зөв сайн амьдралаар амьдрах тийм өдрөм дэмжиг өгсөн And баярлалаа. we thank you for joy. Баяр хөөргийг өгсөн баярлалаа. In Jesus' name. Энэ бүгдийг Есүс Христийн нэрээр Амен. залбирч байна. Амен. Life is busy. Амьдрал завгүй байгааз Yes? тийм үү? I look through my hotel window every morning. Би зочд буудлынхаа цонхоор өглөө болгон ингээ хардаг. And my husband and I see all the traffic going up and down. Тэгээд нөхөр бүтгээр бол одоо замаар урсаж байгаа олон машинуудыг хардаг. Life is really busy. Амьдрал бол завгүй байна. And most of us are just trying to survive. Тэгээд энэхүү завгүй амьдралд бидний ихэнх нь бол зүгээр л нэг ам зогоох гэж. We go to work so that we can pay our bills. Бид өдөр болгон гарч байгаа тэр зардал төлбөрүүдэд төлөхийн тулд ажилд And явдаг. we hope that we keep our jobs. Тэгээд бол энэ ажилтайгаа л үлдэх юмсан гэж бодно. And many times we are moving up and down very quickly. Тэгээд бол бид энэ амьдралын одоо шатаар дээш доош одоо гүгээд. Sometimes my children say to me, Заримдаа бол миний хүүхдүүд надад хандаад
Mommy, slow down. You're making us giddy. Ээж та одоо жоохон удаан шачээ та бол одоо бидрийг үгүй сандрагчлаа. Because it's like we're on a roller coaster. Яг л бид нар бол тэр нэг галзуу уулган гэдэг тоглоомд тоглож байгаа юм шиг. And the more we do things, the more things there are to be done. Бид хичнээн хэмиг хийж гүйцэтгэнд хэдий чинээ хийх зүйл дахиад ундраа гараад ирдэг. If you just stand on any street corner in the morning, Та өглөө босоод гудамжны ямар нэгэн одоо аль нэгэн гудамжны өнцгөндөө зогсож people байвал are rushing up and down. хүмүүс бол одоо наас цаашаа Things явсаар to do байгаа. and places to go. Хүмүүс бол завгүй олон газар руу очиж олон ажлыг хийхийг хичээж. We're all just trying to survive. Ингээд бид нар бол амь зөөхөнд бол маш их хичээж ажиллаж байна. Well, tonight we're going to learn about what God is doing for us so that we can find some quiet time. За тэгэхээр өнөө өдөр бид нар бол бурхан бидэнд ямар амар тайвныг тэгээ ямар амар тайван өдрийг өгөхийг хүсэж байгаа гэдгийг So that we can have some rest. Ингэснээр бид амралтыг одоо авах боломжтой байна. And I want to tell my sisters this. За би энэ ч байгаа бол одоо эмэгтэйчүүдэд хандан. All your sisters around the world are busy just like you. Та бол зөвхөн ганцаархнаа завгүй байгаа юм биш ээ. Дэлхийн иргэнд байгаа бүх эмэгтэйчүүд завгүй байна. And they understand what it's like to be so busy that you don't even have time for yourself. Тэгээд зарим нэгэн эмэгтэйчүүд бол дэндүү завгүй байдаг учраас бүр өөртөө ч зав гарах боломжгүй болчихсон. So let's begin with a text that comes from Revelation 4:7. За тэгэхээр цөмөр бол Илчлэл номын 4-р ишлэлээр бичигдсэн 14-р бүлгийн 7-р ишлэлээр бичигдсэн ишлэл 14. байна. I'm sorry. No, I have 4:7. Go ahead. Бурханаас эмээгтэн түүнд алдрыг өрг. Яагаад гэвэл түүний шүүх цаг илчгэд байна. Тэнгэр ба газрыг тэнгис ба усны ундрагуудыг бүтээсэн түүнд мөрөгцгөө гэж хэлсэн байна. The text tells us that we should fear God. Энэхүү ишлэлд Бурханаас имээцгээ гэж дуудсан байна. But Уриалсан. the true meaning of this word is not to be afraid of God, but to respect God. Бурханаас имэн гэдэг бол Бурханаас одоо айн гэсэн үг биш, харин Бурханыг бол хүндэтгэх нь гэсэн үг. And I want us to emphasize that last part of the text. За тэгээд бол энэхүү саяны уншсан ишлэлийн одоо сүүлчийн хэсгийг та бүхэн анхаарал Worship him who made heaven and earth. Тэнгэр ба газрыг тэнгис ба усны ундрагуудыг бүтээсэн түн мөрөгцгөө гэж хэлж байна. You see, God made this world. Бурхан энэ дэлхийг гайхамшигтаар He бүтээсэн. made the universe. Тэр орчлын ертөнцийг бүтээсэн. And he did it because he loves us. Бурхан биднийг хайрладаг учраас энэ болгоныг бүтээсэн. He loves us so much that he sent his son Jesus to die for us. Бурхан биднийг маш их хайрладаг учраас өөрийн цорын ганц хүү Есүсийг бидний гмийн төлөө насвар But the болгосон. question is, do we love God? Гэхдээ бид Есүсийг хайрладаг уу? Бурханыг хайрладаг уу? Oh, we say it with our mouths. Заримдаа бид амаараа Бурханыг хайрлаа гэж хэлдэг. But do we really mean it in our hearts? Гэхдээ бид зүрх сэтгэлээр үнэхээр юм одоо хэлж байгаа үгэндээ итгэдэг үү? One of the questions that people have is, what is my purpose for being here on this earth? Зарим нэг хүмүүс би яагаад энэ дэлхийд амьдарч байгаа юм бэ гэж асууж байдаг. Where am I going to? Би хаашаа яваад байгаа юм бэ? Миний Why чиглэл was юу? I born? Би ер нь яах гэж төрсөн юм болоо гэж асууж. Well, we get the answer for that in the Bible. Харин хэрвээ Библийг уншаад үзэх юм бол Библиэр энэ талаар And I'm going to хариулт. share some of that with you tonight. Тэгээд өнөөдөр энэ хүү зорилгыг бид өгөн. Now, let me ask you a question. Танаас нэг асуулт Where асуу. did you come from? Та хаанаас ирсэн бэ? No, I don't mean who your parents were. За ямар эцэг I ихтэй вэ mean, гэж асууж байгаа юм биш шүү. where did people come from? Хүмүүс бид нар хаанаас гарч ирсэн юм бол? Where did the first people that Хамгийн- ever lived on this earth come from? Энэ дэлхийд амьдарч ирсэн хамгийн анхны хүмүүс хаанаас гараад ирсэн юм бол? Have you ever wondered? Та энэ талаар бодож тунгааж ирсэн үү? Well, I'll tell you what scientists tell us. За тэгэхээр судлаачид юу гэж эрдэмтэд Scientists say юу гэж хэлдэг вэ? we came from monkeys. Бид нар бол сармагчингаас гарсан гэж хэлдэг. Гаралтай гэж. Now, I don't know about you, За та юу гэж боддог юм аа бүүмэд? but I think I'm better looking than any monkey I've seen. Би бол одоо амьдралдаа харсан ямар ч сармагчингаас илүү тариалаг гэж өөрийгөө боддоо. Don't you think so? Та нар тэгж боддгоо юу? What is this stuff that we came from monkeys? Тэгтээ чин энэ сармагчингаас бий болсон гэдэг байгаа чи юу гэж бодохтой үг юм I бэ? don't see anything that looks, on me or on you that looks anything like a Би бол monkey. энэ сармагчинтай өөрийгөө ч юм уу эсвэл та нарыг адилхан байна гэж бодох ердөө бодохгүй. And what happened before the monkeys? Тэгтээ бол сармагчин бий болохоос өмнө юу болсон? Well, scientists tells us that life began with a one-cell amoeba. Тэгтэл бол эрдэмтэд судалж бол одоо дотроо юу гэж төсөөлсөн бэ гэхээр бол нэг ганц ист одоо амиа гэж хэлдэг. Одоо ганц исттэй тийм амьтнаас бол бид үүсэж Then the байна. scientists tell us that over millions of years that amoeba developed into a fish.
За тэгтэр бол энэ хүн нэг стамтан маань цаашаа хөгжсөөр байгаад бол загас болжээ гэж үзсэн. And then millions of years later, that fish grew feet and hands and jumped out of the water and began to live on the land. Тэгээд л загас хэдэн сая жилийн туршид бол хөл гартаа болоод тэгээд уснаас усраа гараад ирсэн. And then millions of years later, that little land walking creature turned into monkeys, and then millions of years later into men. Тэгээд хэдэн сая жилийн туршид бол тэр хүн газар мүлгэж үйсэн амтан маань бол одоо сармөгчин болоо сармөгчин яваанд хөгжрөө бид болсон гэж. I don't know, but that takes more faith to believe in that stuff than it does to believe in the word of God. Бурхны үгэнд итгэхээс бол энэ одоо эрдэмтдийн үгэнд итгэх гэдэг бол одоо эрдэмтдийн үгэнд итгэх гэдэг бол маш хэцүү. You mean to tell me that man with all our intelligence and this wonderful body that God made came from one cell creature? Хүний гайхамшигтай оюун ухаан болон хүний бие махбод зөвхөн тэр нэг ганц эст амтнаас бол үүсэн хөгжсөн гэж ярина гэдэг бол одоо итгэхэд бэрх байна. I don't believe it. Би ийм зүйлсэд итгэхгүй. I believe that God made me. Бурхан намайг бүтээсэн гэдэгт би итгэдэг. I think it took a being of highest intelligence to create a human being. Ийм гайхамшигтай бүтээлийг үнэхээр гайхамшигтай одоо оюун ухаантай бүтээл одоо гайхамшигтай оюун ухаантай зүйл бүтээсэн байж таа. And in the first book of the Bible, Genesis, we can read all about how God created us. Библийн Эхлэл номын эхний хэсэгт бол Бурхан бид бүхнийг яаж бүтээсэн талаар бичсэн байна. And creation was very important to God. Бурхны хувьд бол энэ дэлхийг бүтээн гэдэг их чухал байжээ. The Bible says he created the world in 6 days. Библиэлд Бурхан дэлхийг бол 6 хоногийн бүтээсэн гэж хэлж байна. And then on the 7th day, Харин 7 хоног дээр нь he did something special. Бурхан нэгэн тусгай зүйлийг хийсэн. Because he wanted us to remember who our creator is. Бурхан бид бүгдийг хинээс бүтээгдсэн бэ гэдгийг нь мэдүүлэхийг хүссэн юм аа энэ өдөр. And without this special day, Тэгээд бол энэ тусгай өдргүй байгаагүйсэн бол we will forget who created us. хэн бидний бүтээсэн бэ гэдэг бид мартчих байсан. And we will begin to think that we came from something else. Тэгээ бид бүхэн бол яваанда хин нэгэн ямар нэгэн зүйлээс бид өөрсдөө хөгжөөд гараад ирсэн юм байна гэж бодсон. Why are there so many people who are searching for their beginnings? Тэгэхээр энэ дэлхийд яагаад хүмүүс бид хаанаас бий болсон юм бэ гэж санаа зовоод. Where did we come from? Хаанаас бий болсон яагаад тийм How чухал did the байна вэ? earth get here? Энэ дэлхий хэрхэн яаж бүтсэн юм бэ? Well, we know that God created everything on this earth. Бурхан энэ дэлхийд байгаа бүхнийг бүтээсэн гэдэгт бид итгэдэг. But God knows that we will forget who he is. Гэхдээ бид бол одоо Бурханы одоо хин юм бэ гэдгийг нь мартчих He гадаг. knew that man would not remember who his creator is. Тэгэхээр хүн бол өөрийнхөө бүтээгч хэн болохыг мартчих гадаг юм аюу. And so God did something very special. Тийм ч учраас бол Бурхан хүнд зориулсан тусгай нэгэн He зүйлийг. gave us a special day, Бурхан бидэнд их тусгай өдрийг өгсөн. the 7th day. Энэ 7 дахь өдөр юм. And on that day he said, remember. Бурхан 7 дахь өдрийг дурсан санаарай гэж хэлсэн байна. We are told in the Bible in Genesis 1 and chapter 2 that God created the world. Библийн Эхлэл номын 1-р бүлэг, 2-р бүлэг дээр хэрхэн дэлхийг Бурхан бүтээсэн талаар бичиж үлдээсэн байна. And if you look at how he created it, it was very sensible. Бурхан энэ дэлхийг хэрхэн яаж бүтээсэн бэ гэдгийг одоо уншаад үзэх юм бол энэ дэлхийг үнэхээр тийм нарийн модод бүтээсэн гэдэг нь харагдана. He didn't make the trees on the first day Бурхан бол эхний өдрөө шууд мод because бүтээжээгүй. on the first day the world was covered with water. Дэлхийн маань бол тэр чигээр усаар бүрхэгдсэн байсан учраас He одоо made the мод light бүтээх on the боломжтой. first day. Эхний өдрөө гэрэл бүтээсэн. And each day he made something else. Ингээд Бурхан өдөр болгон шин зүйлийг бүтээсээр And байж. on the 6th day, when he made us, Бурхан 6 хоногд биднийг бүтээх үедээ we had everything that we needed to survive. бидэнд хэрэгцээтэй байсан бүхнийг Бурхан хангаж өгсөн байсан. God made everything. Бурхан бүхнийг урьдчилан бүтээгээд He бидэнд made the sea and all the creatures in the sea. Бурхан далаа тэнгис болон далаа тэнгисийн бүх амьтдыг бүтээсэн. And then he created two perfect people to live on the earth. Тэгээд дараагаар нь Бурхан дэлхийд хоёр төгс хүнийг бүтээн одоо энд амьдруулсан. Let's read what it says in Genesis 1:27. Эхлэл номын 1:27 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Тэгээд Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр ихтэй эмэгтэй хүнийг бүтээвэ гэж хэлсэн. So, who created us?
Тэгэхээр хэн биднийг бүтээсэн болж таарж байна? God did. Бурхан бүтээсэн. We didn't evolve. Бид авлива нэгэн зүйлээс хөгжиж We хувьсаж гарч ирсэн didn't биш. drop from the sky. Бид тэнгэрээс буугаад ирсэн юм биш. We were created by a loving God. Бид бол маш их хайраар одоо бүхнийг бүтээдэг агуу эзэн бүтээгчээс бүтээгдсэн. Let's read some more. Genesis 2:2-4. Эхлээд номын 2:20-с 4-р ишлэлээс одоо уншицгаая. 7 өдөр болоход Бурхан өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учраас 7 өдөртөө тэрээр амарчээ. Бурхан 7 өдрийг ерөөж ариун болгоо. Учир нь Бурхан өөрийн хийж бүтээж байсан бүх ажлаа дуусгаж энэ өдөр амарсан билээ. Эзэн Бурхан тэнгэр газрыг бүтээсэн тэр цагт тэнгэр газар бүтээгдсэн юм болоо. This text tells us that after God made all creation on the 6th day, the 7th day he rested. Энэхүү ишлэлд Бурхан 6 хоногийн төлөө дэлхийг гайхамшигтаар бүтээснээр хагаад 7 хоногд амарсан гэж хэлж байна. Now, I've always wondered about this rested thing. Би тэгэхээр энэ 7 хоног буюу амралтыг би бодож гайхаж байна. Did God need to rest? Бурхан амрах зорилготой одоо шаардлагатай байсан юм болов? Was he tired? Бурхан ядарсан юм болов? I don't think so. Би тэгж бодохгүй байна. I think he rested so he could give us an example. Бурхан бидэнд одоо жишээ болгож тийм одоо биднийг өөрлөг нь хандуулахын тулд энэ амралтыг өгч. And the Bible says that he rested on the 7th day. Библиэр Бурхан 7 хоног дээр амарсан гэж хэлж байна. And he made it sanctified. Тэгээд энэ өдрийг ариусгасан гэж хэлж байна. What does this word sanctified Тэгээд mean? ариусгасан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Ямар утга учиртай үг The юм бэ? word sanctified means to set apart for holy use. Ариусгасан гэдэг үгийг ингээд тусгаачлан аваад үзэх юм бол одоо ариусгасан гэдэг нь тусгаачлан ингээд одоо салгаж авсан гэсэн утгатай. So there's something special about that last day of the week. Тэгэхээр 7 хоногийн сүүлчийн өдөр болох тэр 7 хоног нь их чухал байж. God made it Бурхан тэр өдрийг and he бүтээсэн. set it aside. Тэгээд тэр өдрийг тусгаарлаж It is a ариусгасан holy гэж. day. Энэ бол ариун өдөр байсан. Now I know that's hard for us to understand sometimes. So I'm going to tell you a story. Яагаад Бурхан энэ 7 хоногийг бий болгосон болоо гэдгийг ойлгоход хэцүү байдаг. I want to tell you a story about a woman and a man who were married. Би нэгэн одоо хормоо хийсэн хоёр хосын талаар одоо ярьж өгмөр. I love to go to weddings. Би хоримонд очих их маш их дуртай. Not only because everybody looks beautiful, Хүн болгон их гоё болчдөг учраас биш. but also because there's lots of wonderful food. Харин бол одоо хорим дээр сайхан хоол хүнс байдаг. I got to watch my husband. Би нөхөрлөгөө бас жоохон хараад байна. Юу гэж. Well, this wedding was a wedding where there was the bride and she had 6 beautiful bridesmaids. Хоёр сайхан хос одоо гэр бүл болохоор одоо хоримынхаа яслыг үлдчихсэн. Тэгээд бол 6 тий одоо гэлжүүд It байсан. was a beautiful wedding. Тэгээ энэ хорим бол үнэхээр одоо үзэсгэлэндээ сайхан хорим And болж байна. after the service in the church, they had the reception. Сүмдээ хоримынхаа яслыг үлдээд дараагаар нь бол одоо цайлаг болсон. But what happens after the reception? За тэгтэл бол цайлагын дараагаар юу болсон бэ? The bride and the groom drive away to go for their honeymoon. Шинэхэн эхнэр нөхрөө хоёр бол одоо баалсараа тэмдэглэхээр явж байгаа. But guess what happened at this wedding? Яг энэ үед нь бол юу тохиолдсон гэж хэлж байна. You'll never believe it. Та бол хизээч итгэхгүй байх. Just as the groom was going to drive away with his wife, За сүйд залуу эхнэрээ бол одоо машиндаа суулгаад явах гэж байсан. one of the bridesmaids jumped into the car, Тэгсэн чинь бол нэгэн одоо гэлчнэрийн нэг нь бол машин өсөлж ороод kicked the bride out the car, тэгээд сүйд дэвсгөөг бол өшгөлөө гаргацсан гэж. and said, "Let's go for our honeymoon." Тэнгүүд за одоо хоёлаа одоо балсараа тэмдэглэе гэж хэлсэн. Now, what do you think about that? Ийм тохиолдолд та юу гэж бодох вэ? I think she was crazy. Энэ гэлч эмэгтэй бол тэнийг одоо үйлдэл хийлээ гэж бодох ба. But you know something? Гэхдээ нэг зүйлийг хэлье. That's what we do with God. Бурхантай яг бид ингэж ханддаг байх нь шүү дээ. God gave us 6 days that belong to us. Бурхан бидэнд 6 хоногийг та нар өөрсдөө зориулаа гэдээ өгсөн. One day, he says, is his day. Харин нэг өдрийг одоо миний өдрөө гэж хэлсэн. That's the 7th day. Энэ бол 7 дахь өдөр байсан. But what do we do? Харин бид яаж ханддаг вэ? We say, we don't want that day. Бид бол тэр нэг өдрийг бурхан зориулмаар байна. We kick it out and we put another day in its place. Тэгээд бид бол тэр өдрийн хооронд нь бол тий өөрсдөө бол одоо тэр өдрийг зориулж эхэллээ. But that's not what God did. Бурхан бидэнд бол одоо ийм So, зүйлийг. let's read a few more verses. За Матай номын Mark 2-ын 2:27-28. за 27-28 дахь ишлэлээр хэлсэн. Тэр тэдэнд бас хүн амралтын өдрийн төлөө бос. Амралтын өдөр нь хүний төлөө бий болсон юм а.
хүний хүү амралтын өдрийн ч эзэн мөн гэж айлдав. So this text tells us that the Sabbath was made for man. Энэхүү ишлэлд бурхан шабатыг одоо буюу амралтын өдрийг хүнд зориулан өгсөн It гэж. is God's gift to us. Тэгэхээр энэ амралтын өдөр бол бурханаас бидэнд өгсөн It бэлэг. is a day for us to rest, Энэ өдөр бид амрах ёстой. and it is a day for us to worship Him. Энэ өдөр бид бүхэн бурханыг магтан хүндэтгэх ёстой. And the text tells us that the Son of Man, that is Jesus, is Lord of the Sabbath. Тэгэхээр хүний хүү буюу Есүс Христ бол энэ амралтын өдрийн эзэн гэж хэлж байна шүү. You see, God gave us the seventh day for a number of reasons. Бурхан бидэнд энэ одоо амралтын өдрийг олон шалтгаантайгаар өгсөн. One is so that we'd have a day of rest from all our work. Биднийг бол одоо бүхэл ажлаасаа амраасаа гэж бол өссөн. But the second reason is even more important. Гэхдээ хоёр дахь шалтгаан бол маш чухал шалтгаан байгаа. God wanted us to remember who made us. Бурхан бид бүгдийг хэн бүтээсэн бэ гэдгийг санан тулсаасаа гэж өсөж байна. You see, it's all about love. Тэгэхээр бол бурхан одоо биднийг маш их хайрладаг гэдгийг мэдрүүлэхийг хүсэж байна. God loves us. Бурхан биднийг хайрладаг. He made this beautiful world for us. Тэрээр бидэнд зориулан энэ гайхамшигтай сайхан And дэлхийг even though өгсөн. we've tried to mess it up, Бид энэ дэлхийг бол одоо бодролцуулсан ч гэсэн there are still parts of this earth that are really beautiful. хэдийгээр бид сүйтгэж байгаа ч гэсэн энэ дэлхийн зарим нэг хэсэг үнэхээр энэ үзэсгэлэндээ хэвээр байна. God loves us that He cares about our health. Бурхан бидэнд бол хайртай учраас бидний эрүүл мэндийг бол одоо сахин хамгаалах. Have you ever had to work 7 days? Та 7 хоног ажиллаж үзчихсэн үү? You could do that for 1 week, but week after week, За хариу та нэг 7 хоног хийж болох юм. Хэрвээ та үргэлжлүүлэн ямар ч амралтгүй ажиллаад байх юм бол God knew that we would need at least 1 day to rest. бид ядрах учраас бурхан биднийг амраасаа гэж хүссэн учраас 7 хоногийн нэг өдрийг нь бидэнд өгсөн. But if we love God, Хэрвээ бид бурханыг хайрладаг юм бол then on that day, бид яг тэр тусгайчлан өгсөн өдөр we will be happy to spend time with Him. бид тэрхүү цаг хугацааг түүнтэй буюу бурхантай өнгөрөөхийг хүсэх болно. We will love to spend time worshiping Him. Бид бурханыг магтан хүндэтгэх тийм хүсэлтэй байх болно. When we don't keep God's day, Бид бурханы ариун өдрийг бурханд зориулахгүй we do байх. all sorts of stuff. Бид өөрсдийн хүслээр маш олон зүйлийг хийж And down through the ages, one of the things which happened is man began to worship idols. Түүхийн туршид хүн өөрийн хүслээр амьдрснаас болоод яваанд бол одоо хуурмж шүтэн шүтдэг You болсон. remember I told you the story about Moses earlier this week and the We- 10 Commandments? Энэ 7 хоногийн эхэнд Мосе болон Мосе бурхан 10 хуйлаа өгсөн And I тухай told хэлжсэн. you about the children of Israel who were in Egypt for hundreds of years as slaves. Тэгээд Израилийн үндэстэн бол Египтэд олон жилээр бол олон зуун жилээр боочлогдсон гэдэг тухай ярьж өгсөн. And then God sent a man named Moses to free them from slavery. Бурхан Мосе гэдэг хүнийг дуудан Египтээс Израильчүүдийг одоо гарган авах But төлөвлөсөн. after all those years that they had lived as slaves, they had forgotten all about God's Sabbath. Израильчууд Египтэд боочлогдсон олон зуун жилийг өнгөрөөхдөө Бурханы шабат өдөр буюу амралтын өдрийг мартсан байсан. They were even worshiping idols. Тэгээд тэд бол хуурмж шүтэн шүтэх тийм одоо But God- шүтэгтэй болсон байсан. But God had a way to remind them. Гэхдээ Бурхан тэдэнд бол одоо сануулга өгсөн. And this is what our Bible says. Тэгээд бидний Библиэр ингэж хэлсэн байна. Египтээс гарсан номын 16-гийн 4-5 дахь ишлэл дээр. Үзэгтэн би та нарт Тэнгэрээс талахыг оруулнаа. Ард түмэн гарч өдөр бүр хоногийнхоо хэрэгцээтэйг цуглуулаарай. Тиймхүү тэд миний хууль дотор алхах нь. You see, God led these people into the wilderness, Бурхан өөрийнхөө одоо ард түмнийг Египтээс чөлөөж гаргаад цөл рүү явуулсан. into the desert. Цөл рүү явуулсан. Now, I've never seen the desert until a few months ago. Би хэдэн сарын өмнө л одоо цөл гэдэг нь юу гэдэм бэ гэдгийг үзсэн. I was in the country of Dubai, Би Дубай гэдэг улсад очсон. in the city of Dubai, I'm За sorry. Дубай гэдэг хот юм. But just outside of the city, Би Дубай гэдэг хотын яг одоо гадагшаа гарсан. there's the desert. Энд бол одоо тэр чигээр цөл. And it's just sand and more sand and more sand. Та хаашаа чалсан хаа сайгүл илс байнга л илс харагдаад байна. And I thank God that I didn't have to live in the desert. Би тэгээд энэ цөл гадар төрөөгөө зэх баярлсан. But God took these people into the desert. Гэхдээ Бурхан тэр хүмүүсийг бол цөл рүү дагуулan гарсан гэж хэлж байгаа And байна. one of the first things that they complained about was
we have no water. За тэгээд бол хүмүүс цөл рүү гараад хамгийн анхны одоо тооцсон шалтгаан нь бол бид усгүй болчлоо гэж хэлсэн. So God gave them water. Тэгээ бурхан ус өгсөн. And the Bible tells us the next thing they complained about was, we have no food. Дараа нь бол Израилийн ард түмэн бид хоолгүй боллоо гэж хэлсэн. So God gave them bread from heaven. Бурхан дэглэл тэнгэрээс бол талах болгож өгсөн. The Bible said it was like little flakes of snow on the ground. Тэгээд бол Библиэлд энэ яг л одоо газар унсан цас шиг харагдаж And байна. God used this to test them. Тэгээд бурхан бол тэнгэрээс одоо хоол болгож өгөхдөө He тэд wanted to нэг шалгаж see, сорьсон. he wanted to see if they would obey his commandments. Бурхан өөрийнхөө хүмүүсийг тушаалыг нь сахих хэсгийг нь шалгасан. So let's read what happens in Exodus 16. За тэгээд юу болсныг нь цөмөр уншицгаая. Бид тэднийг сорих болно. Тэд өдөр бүр хураадгаас 2 дахин ихийг 6 дахь өдөр нь хурааж бэлдэх ёстой. So every morning they would go outside of their tents, and this thing would be all over the sand. Израильчид өглөө болгох одоо майхнаасаа гарахад газар дээр бол талах бууцсан байдаг байсан. In the Bible it's called manna. Библиэлд энэ хоолыг бол манна гэж нэрлэдэг. But as the sun came up За тэгтээ бол and it got hot, одоо мандах үед it халуун болно. melted away. Тэгээд бол тэр тэнгэрээс унсан талах одоо хайлчдаг байсан. But God told them something. Тэгээ бурхан тэдэнд бол нэг зүйлийг He хандаж said, байсан. on the 6th day, 6 дахь өдөр you must gather enough for 2 days. та нар 2 өдрийн хэмжээний хоол хүнсийг бол одоо цуглуулраа гэж. Each day of the week only take enough for 1 day. Тэгээд бол 2 одоо 6 дахь хоног дээр нь 6 дахь хоногоос бусад өдрүүдэд нь нэг л өдрийн хэмжээний хоол But on хүнсийг the аваарай. 6th day, take enough for 2 days. За тэгээд бол харин 6 дахь хоног дээрээ This was God's test. 7 дахь хоног тэрэгтээ 2 өдрийн нөөцөөр Because- цуглуулраа гэж хэлсэн. Some of the people during the week took a lot of that stuff off the ground. За энэ бол бурхнаас өгсөн сорилт байсан. Тэгээд 7 хоногийн дунд зарим нэг хүмүүс нь бол шунхаар нь илүү их хоолыг цуглуулсан боловч They thought, just in case it's not there tomorrow, let's make sure we take маргааш хоолгүй plenty. болчих магадгүй тийм учраас маргаашийнхаа хоолыг нөөцлөд авъя гэдэг хүмүүс их хоол But нөөцлөд. next morning, when they woke up, Харин тэгтэл маргааш өглөө босоход it was all rotten тэр одоо цуглуулсан and there байсан were хоол нь worms in it. одоо муудаа дотор нь бол хорхоо бий болсон And байсан. God was upset with them. Тэгээ бурхан тэр хүмүүст бол жоохон He said, didn't I tell you only to take enough for 1 би day? та нарт нэг өдөрт зориулсан хоол хүнсийг цуглуулраа гэж хэлсэн биш үү? In other words, God was teaching them to trust Him. Бурхан одоо өөрийнхөө хүмүүст өөрт нь хэрхэн яаж итгэх вэ гэдгийг зааж өгч But байсан. on Friday, the 6th day, Харин 6 дахь өдөр болоход they took enough for 2 days. 2 өдрийн одоо хэмжээний хоолыг цуглуулсан. And when they woke up next morning, it маргааш had өглөө not gone bad. It was босоход good as the day before. цуглуулсан хоол нь бол одоо муудаагүй яг л өмнөх өдрийн цуглуулсантай адилхан сайхан байсан. You see, God was trying to teach these people about His Sabbath day Бурхан өөрийнхөө хүмүүст бол одоо амралтын өдөр буюу шаббат өдрийг because танилцуулж they өгч had байсан. forgotten about it. Бурханы хүмүүс Бурханы ариун өдрийг мартсан байсан. Амралтын өдрийг. It was in the garden at creation that God made the 7th day holy. Бурхан энэ дэлхийг бүтээгээд бол эдэнийг гайхамшигтай цэцэрлэгийг одоо бүтээхдээ But the- энэ өдрийг бол бүтээж өгөөд ариусгасан. But the people had forgotten God. Харин тэгтэл хүмүүс бол үеийн он цаг өдрөх They тусам forgot мартсан. His day. Бурханы өдрийг мартсан байсан. They forgot that He was their God and that He Бурхан- loved them. Тэднийг бүтээсэн, Бурхан тэднийг хайрладаг гэдгийг тэр мартсан байна. And so while He had them in the desert, За тэгээд бол одоо цөлд байх үедээ He took them to a mountain called Mount Sinai. за Синай гэдэг ууланд бол одоо өөрийнхөө хүмүүсийг бол And дагуулж He ирсэн. called Moses up to the mountain Тэгээд Мөсег тэр Синай гэдэг уул руу бол дуудаж гаргаад and He gave Moses His 10 commandments Мөсед Бурхан өөрийнхөө 10 хуулийг өгсөн. so that the people would know what God expected of them. Ингэснээр Бурханы хүмүүс Бурхан одоо юу хүсэж байгаа юм бэ гэдгийг мэдэх боломжтой болсон. Let's read from the Bible, Exodus 19. Египтээс гарсан номын 19 дэх бүлгийн 5 дахь ишлэгийг цөмөр уншицгаая. Одоо хэрв та нар миний дуу хоолойг дуулгарт байлаа гэж миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий минийх юм а гэж хэлсэн. You see, God made a covenant with these people. Бурхан өөрийнхөө хүмүүстэй гэрээд байгуулсан. And it's the same covenant He has made with us. Тэгээ энэ хүү гэрээ бол өнөөдөр бидэнтэй хийж байгаа гэрээтэй адилхан. He says, if you will obey my voice, Хэрвээ та бүхэн миний дуу хоолойг сонсох юм бол if you will keep my covenant, миний тушаалыг сахих юм бол then you will be a special treasure.
Та нарыг би бол маш үнэт эрдэнэс хэмээн тооцноо. to God. Тэгээд бол би та нарыг нандинна. That's wonderful. Энэ бол гайхамшигтай амлалт. And that's a promise that God made to those people. Тэгээ бурхан бол яг энэхүү амлалтыг Израилийн ард And it's a түмэнд өгсөн. promise He makes to us. Тэгээ өнөөдөр ч гэсэн энэ амлалтыг бидэнд өгж байгаа. You see, God says, if you will obey my commandments, Бурхан хэрвээ та нар миний тушаалыг сахих юм бол you will be my special treasure. би та бүхнийг өөрсдийнхөө одоо тусгай хүмүүс болгоно гэж. And I want to хэлсэн. tell you something about this one commandment. За би тэгээд нэгэн өөр одоо тушаалыг та бүхэнд Because- одоо танилцуулмаар. Earlier this week, we spoke about the 10 commandments. Бид нар бол Бурханы 10 хуулийн тухай судалсан. And we said the first 4 had to do with love to God. Тэгээд Бурханы 10 хуулийн эхний хэсэг нь Бурханыг чин сэтгэлээсээ хайрлах хууль. And the last 6 had to do with love to man, to Тэгээ our үлдсэн дөрөв нь fellow бол beings. одоо хөршүүд болон бие бинийгээ бол хайрлах тийм одоо But do you тушаал know байсан. there's only one of those commandments that begins with the word remember? Гэхдээ энэ 10 хуулиас зөвхөн нэг л тушаал санацгаа гэсэн. тийм Why одоо would үгтэй God байдаг. put the word remember in front of this one commandment? За яагаад Бурхан нэг тэрхүү онцгой тушаалын өмнө тий намайг сандуурс гэж бичсэн байсан. He бэ? didn't say, remember, don't kill anyone. За одоо хин нэгнийг алгаа битгий одоо малтаараа санаараа гэж хэлсэн. He didn't say, remember, don't steal. Хулгай хийж болохгүй шүү үүнийгээ сан тусаараа гэж хэлээгүй. But on this commandment, he said, remember. Харин тэр нэг одоо 10 хуулийн нэг л хуулийн дээр бол дурсан Why сан did he гэсэн. use that word? Яагаад ингэж хэлсэн байсан бэ? Because he knew we would forget. Бурхан биднийг мартна гэдгийг мэдсэн учраас тэгж хэлсэн So байна. let's read that 4th commandment. За тэгвэл энэ бол дөрөв дэх тушаалыг цөмөр уншицгаая. Амлалтын өдрийг ариунаас сахихын тулд санагтун. 6 өдөр чи хөдөлмөрлөж бүх ажлаа хий. Харин 7 өдөр бол чиний бурхан эзний амлалт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний залц, шивгчин, чиний мал танад байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. Учир нь эзэн тэнгэр газар далай болон тэдгэрийн дотор бүгдийг 6 өдөрт бүтээжээ. 7 өдөрт амлсан. Тиймээс эзэн амлалтын өдрийг өрөө тэр өдрийг ариун болгосон юм а гэж хэл. Okay, I want us to go back 2 slides to the beginning of this verse. За тэгтэр бол одоо цөмөр тушаалыг дахин So, уншицгаая. God says, remember the Sabbath day. Амралтын өдрийг буюу шаббат өдрийг ариунаас He сахиа says, гэсэн. keep it holy. Ариунаас сахиг санагтун гэж хэлж байна. He says, I've given you 6 days Би танад 6 to do өдөр all the work that you want. одоо хүссэн бүх ажил төлөө хийгээсэй хэмээн But on өглөө. the 7th day, that's God's day. Харин 7 өдөр бол миний өдөр буюу Бурханы өдөр гэж хэлж байна. And God is very specific about this commandment. За Бурхан бол энэхүү тушаалыг маш тодорхой болгож He өгсөн. says He doesn't want any of us to work. Тэрээр бол хэнийг ч ажилуулахыг хүсэхгүй байгаагаа мэдүүлж Not байна. our чildren, Бидний хүүхдүүдийг бити ажил гэж not our тушаалж байна. servants, Бидний бүр залс шивгчид хүртэл ажиллаж not байна. even people who come to our house as our guests. Одоо манай гэрд зочлон ирж байгаа зочин хүртэл ажил хийхээсгүй. And then God says it again. Тэгээд Бурхан дахиад автан. He made the world in 6 days. Би 6 өдөр дэлхийг бүтээсэн шүү гэж дахин сануулж байна. But on the 7th day, He rested. Харин 7 хоног дээр би амарсан гэж. And He made this day a holy day. Тэгээд бол Бурхан энэхүү өдрийг бол ариусгасан гэж хэлсэн. You see, Sabbath is at the heart of the 10 commandments. Тэгэхээр шаббат буюу энэхүү амралтын өдөр гэдэг бол Бурханы 10 хуулийн яг одоо гол цөмөн юм. It's the one day when we take time to spend with God. Тэгэхээр Бурхантай бид бүхэн 7 хоногийн нэг өдрийг зориулах хэрэгтэй байна. It's our way of saying to God, I love you, Бид Jesus. Бурханд энэхүү өдрийг зориулснараа тийм ээ Есүсээ бид танд хайртай гэдгээ хэлж байгаа. And if you think about it, God was amazingly fair. Тэгээ хэрвээ та бүхэн сайн бодоод үзэх юм бол Бурхан бидэнтэй бол маш одоо шудраг хандсан. Because if it was me, Хэрвээ би л байсан бол I might have said, work one day and worship me for 6. би нэг өдөр танаа ажил төлөөгээд үлдсэн 6-ад нь намайг шүтээрэй гэж хэлвэ. Thank goodness I'm not God. Би Бурхан болоогүй ямар хазуу. God said, you can have 6 days. Бурхан 6 хоногийг тань өөрсдөө зориулаарай гэж хэлсэн. You can have 90% of the week for yourself. 7 хоногийн 90% нь тань өөрсдөө зориулаарай гэж хэлсэн. But on this one day, Харин нэг л өдөр that's my day. тэр өдрийг надад зориулаарай гэж хэлсэн. But God gave us some more information in the Bible about this day. Тэгээ Бурхан бол Библиэлд энэ өдрийн талаар бол илүү мэдээллийг бидэнд өгдөг. And if you read
the Bible through, Хэрвээ you та will find many texts that tell you about the Sabbath. Библийг эхнээс нь авахулаад унших юм бол Библиэлд шаббат өдрийг буюу энэ хөв амралтын өдрийг ариунаас их тухайн олон удаа бичсэн байдаг. Let's read a few more. За хэдийг нь цөмөр жишээ болгоно уншицгаая. This one's taken from Isaiah 58. Исая номын 58 номын 13 14 ишлээс уншия. Хэрвээ чи амралтын өдрийг үл бузарлаж миний ариун өдрөө өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан хөлөө татвал амралтын өдрийг баясгаланд эзний ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэж өөрийн замаараа явалгүй өөрийн таашаалыг хайлгүй чалжилгүй энэ өдрийг хүндэтгвэл чи эзний дотор баяр хөөргийг авна гэж хэлсэн. So God said to us, if you stop doing your thing on this one day, Бурхан бидэнд хандан хэрвээ та бүхэн энэ өдөр ганц өдөр don't do all those things that make you happy. өөрсдөө баяр хөөртэй болгох тэр ажлуудыг хийхгүй байв. Do something that makes God happy. Харин оронд нь бол Бурханыг баяр хөөртэй болгож байгаа зүйлсийг хийх юм бол Again, he calls it a holy day. энэ өдрийг бол одоо ариун өдөр болгоно гэж хэлсэн. He says, don't do anything that you want to do on that Энэ day. өдөр та өөрийнхөө хүслийг буюу таашаалыг бол одоо хөөцөлдөг Don't ёсгүй. speak your words on that Та day. өөрийнхөө үгийг бол хэлж чалчих ёсгүй гэж But хэлж байна. delight yourself in the Lord. Харин юу гэж хэлж байгаа нөхдөр бол эзнийг хүндэтгэж эзэн Now- баяр хөөр одоо What do we Diba, mean hamsa by ba to? delight ourselves in the Lord? за өдрийг тэр тухайн өдрийг хүндэтгэх нь гэдэг чинь юу гэсэн Well, юм бэ? let me take you back a few years. За би одоо хэдэн жилийн өмнөх зүйлээ сан. Those of you before you were married, when you had fallen in love, За хин нэг хүнд бол хайртай дуртай болоод or those of you young ones who are now in love, за тэгээд эсвэл одоо энэ ч байгаа те бусдад дурлсан тийм одоо залуу хүмүүс байгаа бол when you love someone, та хин нэгэнд одоо хайртай болох. don't you want to spend a lot of time Та with that тухайн person? хүнтэйгээ одоо их цагийг өнгөрөх хүсэлтэй байдгүй гэж юу? Don't you think of them before you think of yourself? Та одоо хайртай болсон үедээ хайртай хүнээ өөрөөсөө илүү их бодож бодохгүй And гэж юу? when you're with that person, your heart is beating so Та fast. тэгээ хайртай болсон хүнтэйгээ хамт байхад бол зүрхчин ингээл одоо хурдуурдан цохилдоггүй юу? So I'm just checking to make sure I have time to tell you this story. За би тэгээд бол одоо хангалттай цаг байгаа байх гэж найдаж байна. Well, my husband and I met when we were in college. Нөхөр бид хоёр бол дээд сургуульд одоо хамт сурж байхдаа танилцсан. And it didn't take me long to fall in love with this man. Тэгээд би бол энэ одоо хүнтэй одоо хүнд хайртай I болоход бол was- их цаг шаардаагүй. I was so in love with him. Би түүнд маш их хайртай болсон байсан. But, you know, he kind of was interested in me. За тэгээд бол нөхөр минь надад за яах вэ нэг тийм баг зэрэг сонирхолтой байж. As time went by, we began to spend more and more time together. Тэгээд бид хоёр бол одоо их цагаа өнгөрөөдөг болсон. Oh, but I love this man so much. Тэгээ би энэ залууд бол үнэхээр хайртай He байж. was my first boyfriend. Тэгээ миний хамгийн анхны And I бол knew үргэлж he байгаа was найз gonna be залуу my маань бас husband. байсан. Тэгээд бол миний нөхөр болно гэдэгт би And I итгэлтэй knew байсан. he would be the father of my children. Тэгээ миний хүүхдүүдийн эцэг болно гэж би итгэж байсан. The thing was, he didn't know it as yet. Харин тэгтэл бол манай нөхөр тэрийг ойлгохгүй, тэрийг төсөөлөхгүй байсан. But I did. Харин би төсөөлөд байсан. So I had a plan. Тэнгүүтээ би нэг төлөвлөгөө байгаас. We would meet and we would eat our lunch and Good. our dinner. Уул за тэгээд өдийнхөө хоолыг тэгээд And оройн хоолыг идье гэж We'd spend as төлөвлөсөн. much time as we could together. Тэгээ болжлоггүй бид хоёр бол цагаа одоо их хамтдаа өнгөрөөдөг байсан. 1 year went by, Тэгтэл нэг жил өнгөрлөө. and then we went to our second year in Тэгээ school. хоёр дахь одоо сургуулийн хоёр дахь жил, хичээлийн хоёр дахь жилээр орсон. And I was going to be graduating soon. Би удахгүй төгсөх гээд байдаг. He was there for 4 years. I was only there for 2. За би бол 2 жилээр сураа төгсөх гэж So байсан. I Манай хүн thought- бол 4 жил болох гэж байсан. I love this man so much. Тэгээ би энэ хүнд их хайртай шүү дээ. But if I leave school, then maybe he'll see somebody else. Хэрвээ би ингээ сургуулаа төгсөө явчих юм бол энэ залуу өөр So охиндоо ирэхэд эхэлнэ. I need to get a plan. Тэгээ би одоо за төлөвлөгөө гаргая гэж So бодсон. one day I sat down, Тэгээ би нэг өдөр суугаад got a piece of paper, нэг цаас гаргаж ирээд and I made a plan. тэгээ би төлөвлөгөөгөө бичиж эхэлсэн. I planned everything in our lives for the next 5 years. Би бол дараагийн 5 жилийнхаа бүх төлөвлөгөө гаргацсан. When we'd be married, Хизээ одоо хормоо их үү? when we'd have the first child, Хизээ анхныхаа хүүхдийг төрүүлэх when үү? we'd have the second child. Хоёр дахь хүүхдээ хизээ гаргах уу? And I was so excited about this plan Тэгээ энэ төлөвлөгөө гаргаад би үнэхээр сэтгэл that I хөдлөлт showed it гэсэн. to him. Тэгээ би нөхөрдөө үзэлцсэн. Well, needless to say, Тэгтлээ бол the guy thought I was crazy. тэр залуу минь намайг тэний одоо I mean, үнэхээр who галзуулсан is байна this гэж woman бодсон. who plans 5 years of their life when he's not even proposed to me as yet? Тэгээд одоо хорим хийя гэж одоо санаа гаргаагүй байхад энэ аль хэдийн 5 жилийн төлөв гаргачдаг нэмэгтэй чи юу нэмэгтэй вэ гэж. But I ended off my little plan
but I ended my plan За гэхдээ бол би одоо төлөвлөгөөгөө ямар ч гэсэн дуусгасан. by saying to him, Тэгээд би түндэ хэлсэн. would you marry me? Чи надтай суух уу гэж би асуусан. Well, let me tell you, За би тэгээд цааш өргөжлүүлээ. when we said good evening, I didn't see him for 1 week. За тэгээд би тэгж хэлсний дараагаар бидгээр бол 1-7 хоногийн турш уулздаг. He didn't go to class. Тэгээд бол хичээлдээ He didn't go to the явах болсон. cafeteria to eat food. Хоолны газар орж хоол идэхэ болцсон. I don't know where the man was. Тэр залуу хайцсан бүүмэд. But one day I went over to the boys' dorm Тэгээд нэг өдөр би бол эрэгтэйчүүдийн байр руу and I явсан. said, call Joseph Small for me, please. Тэгээд Joseph Small гэдэг залууг дуудах гэж. And he came outside Тэгтлээ л гараад ирсэн. and I said, why are you hiding from me? Тэгээд би асуусан. Чи яагаад надаас нуугдаад байгаа юм гэж асуусан. And he said, I'm not hiding from you. Гэсэн чинь би чамаас нуугдаагүй гэсэн. I said, but I asked you a question. You haven't answered me. Тэгээ би as чамаас yet." асуулт асуусан чи чимээгүй болоод тэгээ явсан тэгээ би You чамтай see, уулзаа. when you love someone, Та нар хин нэгэн хүнд хайртай when болох you үү те? really love someone, Та нар хин нэгэн хүнд хайртай болох. you want to үнэхээр spend as хайртай болох much үү те? time as you can. Та нар болж with the л үгүй person. хүнтэйгээ бол их цагийг өнгөрөөхийг хүсдэг. You want to make sure that nobody else gets them. Тэгээд бол хинч тэр хүн лөө ойртосоо гэж хүсэхгүй. And you want to make sure that they marry you and not Тэгээд бол- someone else. Өөр нэгэн хүнтэй биш харин зөвхөн надтай суугаасаа гэж та нар So хүсдэг. just to convince him why he should marry me, Тэгээд би бол нөхрөө яагаад надтай суух ёстой юм бэ I гэдгийг gave тайлбарлаж him өгөх a нь. list of all my good qualities. Би бол бүх сайн занчнуудаа ингэж жагсаагаад өгсөн. I figured this time За тэгээд энэ удаа he would definitely say yes. одоо энэ болгоныг харангуйтал за одоо тэгье хоёлаа сууя гэж хэлэх байхаа гэж бодсон. Well, he smiled at me, he laughed at Чин me, намайг хараад жоохон инээгээд and he said to me, let me ask next time. тэгээд бол за би дараа энэ асуултыг And I said yes. хариултыг нь өгөө гэж хэлсэн. And he did ask. Тэгээд би бол за тэгээ гэсэн тэгээд ямар ч байсан бол нөхөр маань And надаас сууя гэж одоо хэлсэн. In August in July this year, we'll be married for how many years? За тэгээд энэ 7 сард He remembers 30 years. бид 30 жил суусан одоо юу хоримынхаа юг тэмдэглэн. So when you love someone, За та нар хин нэгэнд үнэхээр хайртай болох үү? they're the most important person in your life. Тухайн хүн чинь бол таны амьдралын хамгийн чухал хүн чинь And зөөч that's юм. how God wants us to feel about him. Тэгээ бурхан биднийг бас яг л одоо тийм энэхүү гал хайр одоо хайр дулд автж байгаа юм шиг л одоо тиймэрхүү байгаасаа гэж бодож We must love God so much байна. Бид бурханыг маш ихээр хайрлаж that байна. when we wake up each day, Бид өглөө босох болгондоо first thing we want to do is to talk to him. хамгийн дөрөнд эзэнтэйгээ ярих тийм хүсэл And before we go to татагдсан. bed at night, Бид орой бол одоо оронд орохоос өмнө we want to talk to him. эзэнтэй яриад оронд орох. And on that special day of the week, Тэгээд 7 хоногийн одоо хамгийн чухал өдөр that 7th day, 7 дахь хоног дээр нь we want to spend time with him. бид бол тэр эзэнтэйгээ цаг хугацааг Now- өнгөрөх хүсэлтэй байх хэрэгтэй. I know what some of you are thinking. Тэгээд зарим нэг нь бол юу гэж бодож байгааг би одоо Some of сайн you are мэдчихэж байна. saying, but that's a Jewish thing. Эн чинь еврейчүүдийн ёс заншил юм биш үү гэж зарим нь асууж The байна. Jews keep the 7th day Еврейчүүд holy. чинь 7 дахь өдрийн буюу амралтын өдрийг сагдаг юм биш үү? That's not something for the rest of Christians to Тэгэхээр do. бол Христэд итгэгч хүмүүс энэ 7 дахь хоногийг заавалж сах шаардлагагүй юм биш үү гэж Okay, асууж байна. well, let's take a look at that. За тэгвэл энэ талаар судлаач юм уу? Nowhere in the Bible is the 7th day called the Sabbath of the Jews. That's number one. Библиэлд бол амралтын өдрийг еврейчүүдийн өдөр гэж хизээж ганц ч удаа хэлээгүй. Okay? Number two, Энэ бол ихний зүйл. Mark 2:27 tells us. Марк 2:27-оор ишлэлээр хүн амралтын өдрийн төлөө бус амралтын өдөр нь хүний төлөө бий болсон юм а гэж хэлсэн байна. The Sabbath was made for man. Тэгэхээр амралтын өдөр буюу шаббат нь хүнд зориулсан It doesn't say өдөр. the Sabbath was made for the Jews. Шаббат өдөр нь бол одоо еврейчүүд, еврей үндэстнүүдэд өгсөн It өдөр гэж says the хэлээгүй. Sabbath was made for man. Шаббат өдөр гэдэг бол бурханы хүмүүст зориулж өгсөн Okay, өдөр. let's see what else God's word says. За тэгвэл цаашаа бас юу гэж хэлсэн бэ? Exodus 20:10. Египтээс гарсан номын 20 дахь ишлэлээр харин 7 дахь өдөр бол чиний бурхан эзний амралт юм а гэж хэлсэн. And then let's see what Jesus said. Тэгээд Есүс одоо юу гэж хэлсэн байдгийг нь үзье. Учир нь хүний хүн амралтын өдрийн эзэн мөн гэж He хэлсэн. said he is the Lord of the Sabbath. Тэгэхдээ бол эзэн өөрөө энэ өдрийн өдөртөж байдаг гэж хэлсэн. Let's Эзэн. see something else from the Bible. Ezekiel 20. За тэгвэл Изекиэл номын 20:12 дугаар ишлэгийг уншийе. Би бол тэднийг ариусгадаг эзэн мөн гэдгийг тэдэнд мэдрүүлэхээр
би болон тэдний хооронд тэмдэг болгож би өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн гэж хэлсэн. God said the Sabbath is a sign between him and us. Бурхан амралтын өдөр буюу шаббат өдөр нь миний хүмүүс болон миний хоорондох энэ тэмдэг юм а гэж хэлсэн. So that we will know who he is. Тэгтэр бол энэ хүү өдрийг сахиж байгаараа бид бол Бурханыг хийм бэ гэдгийг нь хүлээн That зөвшөөрж we will байгаа. know he is God. Бид бүхэн Бурханыг Бурхан гэж бол хүлээн зөвшөөрж байгааг харуулдаг. But let's go one step further. За тэгвэл цаашлуулаад When лавшруулаад did үзье. God give the Sabbath first time? Бурхан хамгийн анх энэ шаббат өдөр буюу амралтын өдрийг хизээ өгсөн юм бэ? It was to Adam and Eve in the garden. Хүнийг дүнгиж бүтээгээд эдний цэцэрлэгт одоо Адам Яврыг It бүтээхдээ was өгсөн. at the beginning of the world. Дэлхийг бүтээгээд энэ шаббат өдрийг буюу амралтын өдрийг өгсөн. Long before there were any Jews. Еврейчүүд байгаас одоо бий болохоос өмнө одоо олон жилийн өмнөөс Бурхан энэ өдрийг өгсөн байж таа. God gave the Sabbath to us. Ингэхдээ Бурхан бид бүхэнд зориулан амралтын өдрийг өгчээ. But let's go a little further. За цаашаа лавшруулсан. Isaiah 62. Исая номын 66. Миний бүтээх шин тэнгэр, шин газар миний өмнө мөнхөд байх мэд. Та нарын үр удам, та нарын нэрч мөнхөд байна гэж эзэн тунхаглаж байна. Next one. Шин сараас шин сар хүртэл, амралтын өдрөөс амралтын өдөр хүртэл бүх махан бие миний өмнө мөнхөөр ирнэ гэж эзэн айлдж байна. God said all flesh should come to worship me. Бурхан тэгтэр бол бүх махан бие миний өмнө ирэн намайг бол магтан хүндэтгэх болтугай. God didn't say all Jews must Ito, worship Бурхан. me on Sabbath. Одоо амралтын өдөр зөвхөн еврейчүүд миний өмнө ирж магтан хүндэтгэхээсэ гэж He said хэлэв. all flesh. Бүх махан бие That хүмүүс. means all people. Энэ юу гэсэн үг бол бүх хүмүүс гэсэн үг. But let's read something else from Luke За 4:16. Лук 4:16 дахь ишлэлийг. What did Jesus do on the Sabbath? Есүс энэ хүн амралтын өдөр юу хийсэн бэ гэдэг талаар. Есүс өөрийн өссөн хот Назарт ирж заншсан ёсоор амралтын өдөр синагог буюу сүмд орж судраас уншихаар босвоо. You see, some people say the Saturday Sabbath is the Old Testament Sabbath. Зарим нэг хүмүүс бол одоо Библиэлд ирэх амралтын өдөр бол одоо хуучин гэрээний үеийн өнгөрсөн зүйл гэж But the хэлсэн. New Testament Sabbath is Sunday. Харин шин гэрээний үед бол бидэнд ням гаргийн Well, одоо шаббат болгон өгсөн юм а гэж. This text tells me that it was Jesus' custom to go to the synagogue on Sabbath. Харин тэгтэл энэ ишлэл дээр Есүсийн одоо заншил бол бям гараг буюу шаббат өдөр амралтын өдөр сүмд очдог байж. So I went to the dictionary to see what's the meaning of the word Sabbath. Тэгэхээр би энэ хүү шаббат буюу амралтын өдөр гэдэг нь ямар утгатай юм бэ гэдгийг толь бичгээс үзэх And the хэрэгтэй. word Sabbath means the seventh day of the week. За шаббат буюу амралтын өдөр нь 7 хоногийн 7 өдөр буюу бям гараг байсан So гэсэн тийм тайлбар if байна. we look through the Bible, Тэгэхээр бид Библийг судлаад үзэх юм бол from Adam to Moses, Адамаас ахуулан Мөсө үлдэл God gave the Sabbath. Бурхан бол одоо энэ хүү шаббат буюу амралтын өдрийг In өгсөн. the beginning to Adam, Бурхан бол одоо хамгийн анхны and хүн бол again to Адам. Moses when the people had forgotten. Болон одоо Израильчууд Бурханыг мартаад одоо төөлцсөн байх үед Бурхан Мөсөд бол шаббат өдрийг өгсөн байна. From Moses to Jesus, they kept the Sabbath. Тэгээд харин Мөсөгөөс ахуулан Мөсөгийн цаг үеэс ахуулан Иесусийн цаг үеэл одоо Израильчууд одоо шаббат өдөр буюу амралтын өдрийг цагж And in байсан. the New Testament, the disciples also kept the Шинэ Sabbath. гэрээний үеийн дагалдагч нар ч гэсэн одоо шаббат өдрийг ариунаар цагж And let байсан. me tell you something interesting. За би нэг сонирхолтой зүйл хэлье. When Jesus died, Есүс энэ дэлхий дээр бол одоо нас барах үед we are told he was dead for 3 days. тэр 3 хоногийн одоо 3 хоног Did you know бошиндоо even- байсан гэж. Did you know even when he was dead, he kept the Sabbath? Есүс нас барахтаа үлдэр шаббат өдрийг сахиж байсан Let's read it from the одоо Bible. та бүхэн мэдхүү. Лук номын 23 дахь бүлэг дээр ирсэн уншия. Энэ нь амралтын өдрийн өмнө нөх бэлтгэлийн өдөр байсан юм а. Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж булш болон түүний цогцыг That's it. Okay. Now, there is a term that is used there called on that day was the preparation. За тэгтэр бол энэ нь амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан гэсэн үг. Now, if you look in this book of Luke 23, Тэрээ та бүхэн Лук 23 дахь бүлгийг унших юм it's бол telling you about Christ's death on the cross. Есүс Христ загалмаа дээр цовдлогдсон тухай бичсэн бүлэг. And the preparation day for Jews was Friday. Амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр гэдэг бол баасан гараг байсан. And Jesus was born a Jew. Тэгээд Есүс бол мэдээж еврей хүн байсан. So the Friday was the preparation day.
Тэгэхээр баасан гариг гэдэг бол амралтын өдрийн бэлтгэлийн Then the өмнөх өдөр next байсан. day, which was Saturday, was the Sabbath day. Тэгэхээр бол амралтын өдөр гэдэг нь хизээ байна вэ гэхээр бол бям гариг байсан. So we are told that on that day, he was laid into the tomb. Тэгэхээр бол Есүс Христ амралтын өдрийн өмнөх буюу бэлтгэлийн өдөр баасан гаригт бол булшинд орсон. They didn't have time to do all the burial preparations which they should have done. Тэгээд баасан гаригийн амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан учраас бол So бэлтгэлээ хангаж одоо түүнийг булшлах одоо бүхэл бэлтгэл хангадаг. let's look at this next verse. Тэгээд дараагийн ишлэлийг бол уншицгаая. Тэнд хэрхэн тавихыг харваа. Тэд буцаж ирээд англин үнэртэн болон үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаал ёсоор амарваа гэж. So after they had put Jesus in the tomb, Есүсийн дагалдагчны түүний булшинд they went back and they made all the spices which they would need to embalm his body. тэгээд түүний бол одоо биеийг ариун үнэртнээр бол одоо тий тослохын тулд буцаж ирсэн байна. That was Friday, За энэ бол баасан гараг the өдөр. preparation day. Амралтын өдрийн одоо тий өмнө And then бэлтгэл on өдөр. Saturday, which was the Sabbath, they rested according to the commandment. Бям гараг буюу амралтын өдөр шабат өдөр амраад за тэгээд бол одоо бүтэнсээ өдөр нь ням гарагт нь дагалдагч нь дахиж булшинд очсон байна. And then they did something else. За тэгээд бол нэгэн зүйлийг хийсэн байна. 7 хоногийн эхний өдөр нь эрт үүрээр тэд булш руу ирэхдээ бэлдсэн англин үнэртнээ авчилсан гэж хэлсэн байна. On the Sunday, the first day of the week, they came back to the tomb. 7 хоногийн эхний өдөр буюу ням гарагт Есүсийн булшин дээр дагалдагчд нь очсон гэж Библи And they хэлсэн. bought all the spices so that they could embalm his body. Тэгээд бол одоо бэлдсэн англин үнэртнүүдээ Есүсийн бие дээр төрөхийн тулд очижээ. But the Bible tells us he wasn't there. Гэтэл бол Библиэлд Есүс булшиндаа байгаагүй. We learned earlier this week that he rose on Sunday. Бид бүхэн Есүс Христ бол ням гарагт дахин амьсан гэдгийг мэдж So байгаа. let's see if we get this right. За тэгвэл үүнийг та бүхэн сайн ойлгож байгаа гэж би найдаж байна. Friday was preparation day. That's when he died. Баасан гариг бол бэлтгэлийн өдөр байсан. Энэ өдөр Есүс нас барсан. Saturday was the Sabbath. Харин бол бям гариг буюу одоо амралтын өдөр шабат байсан. Sunday was the first day of the week. Ням гариг нь Библиэлд бол And that's 7 the хоногийн day. эхний өдөр байсан гэж Библиэлд And хэлсэн that's байна. the day he rose from the dead. Тэгээд 7 хоногийн эхний өдөр Есүс Христ бол үхлээсээ дахин амьсан байна. There are some who say because he rose on a Sunday, that should be the day that we worship him. Тэгсэн чинь зарим нэг Христэд итгэгчид бид Есүсийг бол бүтэнсэнд одоо дахин амьсан учраас энэ өдөр бол одоо Бурханд магтаалын өргөж цуглах ёстой шүү дээ гэж ярьдаг. But there's no place in the Bible where you can find that. Харин Библийг та уншаад үзэх юм бол Библиэлд ганц ч тийм бол одоо ишлэл Even байхгүй. after Jesus has returned to his Father, Есүс бол дээшгээ тэнгэр рүү өргөгдсөн ч гэсэн өргөцсөний дараагаар ч гэсэн the disciples and the new believers all worshipped on Sabbath. Есүсийн дагалдагч нар болон шинээр Христэд итгэсэн итгэгчид үлдэл бям гарагт бол одоо Бурхныг хүндэтгдэг байсан. So Jesus says, remember. Тийм учраас Бурхан энэ өдрийг санан дурс гэж хэлсэн. Remember, I am your creator. Би та нарыг бүтээсэн шүү гэдгийг санан Remember, I дурсаа. am your God. Би та нарын Бурхан гэж хэлж байна. And what will we do if we love him? Бид хэрвээ Бурханыг хайрладаг юм бол бид If ямар we үйлчлэх love вэ? God, we will do as he says. Хэрвээ бид Бурханыг хайрладаг юм бол бид түүний хийсний дагуу гүйцэтгэх болно. Not because we're afraid of God, Бид Бурханаас айсан учраас биш. but because we love him. Бид Бурханыг хайрлсан учраас түүний хүслийн дагуу. Acts 17, verse 1 and 2. Үйлс номын 17-гийн 1-2 дугаар ишлэлээр хэлсэн байна. Тэд Амфипол, Then came. Аполлоныг дайлж Теслоник хотод хурж ирвэ. Тэнд юдэчүүдийн синагог буюу сүм байдаг байваа. Паул өөрийнхөө заншлаар тэд рүү очиж 3 амралтын өдөр тэдэнд судраас ухуулваа гэж хэлсэн. You see, this is an example from the New Testament that after Jesus had died, they were still worshiping on the Sabbath. Тэгэхээр шинэ гэрэн дээр бичигдсэн энэхүү ишлэл дээр Есүсийг нас бараад олон жил болсон ч гэсэн дагалдагч нар нь одоо бям гараг буюу шабат өдөр амарч түүнийг магтан хүндэтгдэг байжээ гэж хэлсэн. The Apostle Paul, who wrote many books in the New Testament, held 84 meetings on the Sabbath. Тэгэхээр бол шинэ гэрэний ихэнх номыг бичсэн одоо Илч Паул шинэ гэрэн дээр сулаад үзэх юм бол 84 удаа
одоо бям гараг буюу шаббат өдөр амралтын өдөр цуглаан явуулсан гэдэг нь одоо I'm sure he тэмдэглэсэн байдаг. worshipped more than that, but those were the times he wrote about, 84 times. Тэгэхээр Паул мэдээж 84-өөс олон одоо удаа бям гарагт бол одоо бурхныг магтан хүндэтгсэн байж таарна. Гэхдээ Библиэр бичигдсэнээр бол 84 удаа тэрээр бол So from Genesis to Revelation, we see the Sabbath is the seventh day of the week. Тэгэхээр Эхлэл номноос авахгүйдаад илчлэлт ном хүртэл бурхны одоо ариун өдрийг буюу амралтын өдрийн талаар бичсэн байдаг. In the book of Revelation, Илчлэлт номонд the disciple John wrote these words. одоо зүнж иш үзүүлэгч Иохан ингэж бичсэн байдаг. Бурхны тушаалууд хийгээд Есүс итгэлийг сагдаг ариун хүмүүсийн төвчээр нь энд байна гэж хэлсэн. He said, the one way that you will know God's people За тэгэхээр бурхны хүмүүсийг таньж болох нэг зүйл байна. is that they keep the commandments of God. За энэхүү таньж мэдж болох тэрхүү одоо шинж тэмдэг нь бол бурхны тушаалуудыг сагдаг байна гэж хэлж байна. And Sabbath keeping is one of the commandments. Тэгэхээр бол амралтын өдөр буюу шаббат нь бол бурхны 10 хуулийн нэг хэсэг нь. But even more than that, За тэгээд түүнээс ч илүү in the book of John 14, Иохан номын 14-р бүлэг this дээр is what Jesus said. Есүс ингэж хэлсэн байна. Хэрв та нар намайг хайрдаг юм бол миний тушаалуудыг сах гэж хэлсэн. If you love me, Хэрвээ та нар намайг хайрдаг юм бол keep my commandments. миний тушаалуудыг сахаарай гэж тэрээр гуйсан. Do you need it to be any clearer than that? Тэгэхээр бол үүнээс илүү тодорхой хариулт та нарт хэрэгтэй байна Jesus гэж юу? says, you'll keep my commandments because you love me. Есүс хэлсэн байна. Та нар намайг хайрладаг юм бол миний тушаалуудыг сах болно гэж хэлсэн. The same Jesus Есүс who says, come and follow me. намайг дагаа гэж хэлж байгаа Есүс. The same Jesus who died on the cross for us. Загалмаа дээр бидний төлөө нас барсан Есүс Христ. The same Jesus who took our sins on himself. Бидний гим нүглийг өөрийн нуруунд дээр үүрсэн Есүс Христ. The same Jesus who gives us grace every time we do wrong. Өдөр тутам буруу үйлдэл хийхэд биднийг уушлан өршөөж өгдөг тэр Есүс. This same Jesus says, if you love me, keep my Хэрвээ commandments. та нар намайг хайрладаг бол миний тушаалуудыг сахараа гэж. I don't know how clearer to make that point. Үүнээс илүү тодорхой тушаал байна гэж юу? Би сайн мэдэхгүй байна. You see, as much as we would like to think that worshiping God on any day is fine, Бурхныг аль ч өдөр магтан хүндэтгэж болно гэж та бүхэн бодож болно. and the truth is we must worship God every day of the week. Уг нь бол бид бүхэн өдөр болгон Бурхныг магтан хүндэтгэж байх ёстой. But there's one day that he set aside as being special. Гэхдээ Бурхан тэр бүх өдрүүдээс нэг өдрийг их тусгаачлан онцолсон байна. You see, on that Sabbath day, Бид Бурхны шаббат өдөр буюу I don't амралтын go to өдөр. work. Би ажилдаа явдаггүй. I don't go to the supermarket to buy Би food. дэлгүүр явж одоо хоол худалдаж авахаар явдаггүй. I don't take the kids to the mall. Би хүүхдүүдэд дэлгүүрлээд дагуулan явдаггүй. I don't watch television, all the shows that I like to watch. Телевизээр үзэх дуртай одоо зарим нэгэн нэвтрүүлгүүдийг үздэггүй. That day is God's day. Энэ өдөр бол Бурхны өдөр. I only want to do what God wants me to do Би on that энэ day, амралтын өдөр зөвхөн Бурхны хүсэж байгаа зүйлсийг л and хийдэг. that is to worship him. Энэ нь Бурхныг магтан хүндэтгэх. So all the other things I leave for 6 days to be done. Би тэгээд бол бүх л одоо хийх ёстой зүйлсээ бүх хүсэж байгаа зүйлсээ 6 хоногийн дотор хийж гүйцэтгээд But on the seventh day, харин 7 хоногт нь that's God's буюу day. бям гарагт бид Бурхны өдөр хэмээн Бурханд л зориулсан. So I have a few questions to ask you tonight. Тэгээд өнөөдөр та бүхнээс хэдэн асуулт асуумаарай. Will you follow God? Та Бурхныг даах уу? Will you acknowledge him as your creator? Та Бурхныг өөрийн бүтээгч хэмээн хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна. Will you obey his commands to keep the Sabbath holy? Та Бурхны тушаалуудыг сахиж түүний дээр ариун өдрийг ариунаар хадгалахыг хүсэж Will байна. you worship him each Sabbath from now on? If you've not done it before, but from now on, each Sabbath, I'm going to worship God. Хэрвээ та бям гарагийг буюу шаббат өдрийг Бурханд зориулж байгаагүй бол энэ цагаас эхлүүлэн та Бурханд энэ өдрийг л зориулахыг хүсэж байна. Will you follow the example of Jesus and his disciples and keep the Sabbath holy? Есүсийн дагалдагч нар болон Есүсийн жишээг дагаж та энэ өдрийг тэр шаббат өдрийг ариунаас ахих хүсэж байна. You see, the Sabbath is not just about worship. Шаббат өдөр гэдэг бол зүгээр л нэг Бурхныг магтан хүндэтгэх өдөр биш. It's about who we worship. Энэ хэнийг магтан хүндэтгэж байна гэдэг нь ч On the байна. Sabbath day, I remember that God made me. Шаббат өдөр буюу бям гарагт би хэн намаа бүтээсэн бэ гэдэг би ойлгож I байна. remember he is my creator.
Бурхан намайг бүтээсэн юм а гэдэг би I санал remember болгож he loved me so much that he died for me. тэр миний төлөө намайг хайрлсан учраас миний намайг авахын тулд амиа зүрүүлсэн гэдэг би мэддэг. Nothing else is going to get in the way of my thoughts about God on that day. Тэр өдөр Бурханы талаар одоо тийм бодохоос өөр зүйлс миний оюун ухааныг авах ёсгүй юм байна. It's his day. Эзлэх ёсгүй. Гэхдээ энэ өдөр бол Бурханы өдөр. He gave it to us. Энэ өдрийг Бурхан бидэнд өгсөн. He wasn't selfish. Тэрээр бол хуваа яваагүй. He said, you can have 6. 6 хоног бидэнд өгсөн. Just give him one day. Харин зөвхөн нэг л өдрийг өөртөө зориулахыг тэрээр хүсэж. All week long we have been talking about how Jesus loves me. Бид 7 хоногийн туршид Есүс биднийг хайрладаг тухай ярьсаар байгаа. Jesus loves me. Есүс намайг хайрладаг. You know, there's a little children's song that goes, Jesus loves me, this I know. Есүс надад хайртай даа гэдэг нэг нь Do you know that дуу song? байдаг. Тэр дууг та нар мэдэх үү? You want to sing it with me? Тэгээ хамтдаа дуулаад үзье. Okay. Jesus loves me, this I know, for the Bible tells me so. Little ones to him belong. They are weak, but he is strong. Yes, Jesus loves me. Yes, Jesus loves me. Yes, Jesus loves me. The Bible tells me so. Well, you know, there's another verse to that song. За тэгээд энэ хүү доон өөр бас нэг And I'm going to бадаг байдаг. say the words of the verse, За би тэгээд үгийг нь хэлж өгье. and then we'll sing the chorus. За тэгээд бол одоо дахилтыг нь хамтдаа дуул. It says, I love Jesus, does he know? Би Есүсийг хайрладаг. Тэр мэдэх болов уу? I ever told him so. Би түүнд хайртай гэдгээ хэлсэн үү? Jesus loves to hear me say Есүс намайг одоо хайртай хэлхийг сонсохыг хүсдэг. that I love him every day. Тэгээ би түүнийг өдөр болгон хайрлаж байна. So we're going to sing the chorus now, but this time I'm going to sing, yes, I love Jesus. За тэгээд бол тийм ээ би Есүс хайртай гэдэг And үгээр we'll нь sing that 3 times. За тэгээд бол 3 удаа дуулна. And then at the end, Тэгээд зөвлөлд нь we'll say, in prayer, I tell him so. би одоо залбирлаараа хандан энэ үгийг хэлж байна гэсэн дуулдаг. Yes, I love Jesus. Yes, I love Jesus. Yes, I love Jesus. In prayer, I tell him so. So we need to tell Jesus how much we love him. Нэгдүгээр би Есүс ямар их хайртай гэдгээ хэлж байх ёстой. It's more than just words. Гэхдээ энэ одоо хэлж байгаа үгс мань зүгээр нэг хоосон үгс байж болохгүй. You see, I tell my husband I love every day. Би нөхөртөө би хайртай юу гэж өдөр болгоо. And he tells me he loves me every Тэгээ нөхөр day. минь ч гэсэн надад одоо буцаагаад хайртай гэдгээ хэлдэг. But it's not just the words that we say. Гэхдээ энэ бол бидний хоосон биеиндээ хэлж байгаа үг биш. It's the things that we do for each other that show our love. Бидний хэлхээс гадна нь бол одоо биеиндээ хайртай гэдгээ үйлдэлээр харуулж байдаг. So Jesus' question to you tonight is very simple. Тэгэхээр Есүс өнөөдөр танаас асууж байгаа асуулт маш энгийн асуулт байгаа. If you love me, keep my commandments. Хэрвээ та бүхэн намайг хайрладаг бол миний тушаалыг сахиа гэж Есүс Do хэлсэн. you love Jesus? Та Есүсийг хайрладаг уу? Will you keep his commandments? Та Есүсийн тушаалыг даахыг хүсэж байна. If it's your decision to keep God's holy Sabbath from Хэрвээ this та- Sabbath on, Энэ хагасаанаас энэ бямгаргаас ахуулаад эзний өдрийг та эзэн зориулахыг хүсэж байгаа even бол if you've never done it before, өмнө та тэр өдрийг сахиж байгаагүй ч гэсэн but you know now what you need to do. та одоо яах ёстойгоо мэдсэн бол Because we want to tell Jesus, I love you, Jesus. Есүсээ би тань хайртай гэж та хэлхийг хүсэж I'm going байгаа. to give you one day that's all yours. Тэгээд бол би тэр бүхэл өдрийг танд зөвхөн зориулъя гэж If шийдэж you байгаа. want to let Jesus know how much you care Та Есүс ямар их санаа тавьж хайрладаг гэдгээ харуулахыг and хүсэж you want to байгаа. keep his holy day, Түүний ариун өдрийг түн зориулахыг хүсэж байгаа бол would you stand with me tonight? та шийдвэр гарган And we шийдвэр have гаргаж the байгаа singers босод come зогсоо. out and sing Мэдээ one хийх more гэж song байна. for us before we pray. Тэгээд You want to keep God's мартан holy day? дуучид дуусны дараа Then you need to цугаараа stand. дуусцгаая. Одоо залбирал хийнэ.